Бүтц өөрчлөлт орох боломж алга цаг хугацааны хувьд. Тэгэхээр бүтцээ нэлээд одоо байгаа бүтц дээр бүрэлдэхүүн орж ирнэ гэж ойлгож байгаа. А бүтцийн асуудлаар иж бүрэн одоо төрийн албаны энэ шинжилгээнүүд хийгдэж байгаа. 5-6 чиглэл дээр яамдууд дээр хийгдсэн байсан. Одоо цаашдаа нэг хийгээд ер нь засгийн газрын бүтцийг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага, чиг үүргийн давхцлуудыг арилгах шаардлага байгаа. Тэгэхээр энэ зайлшгүй хийгдэх ёстой нэг ажил. Бүрэлдэхүүн өнөөдөр батлах батлах ёстой байна. Ягаад гэвэл ахаад хэлий гадаад орчин хурдтай муугар өрнөд. Тэгэхээр бид яаралтай хариу арга хэмжээ авах энэ төлөвлөгөөнд шилжих хэрэгтэй. За бид энэ төлөвлөгөөг бэлдээд шаардлагатай хууль эрх зүйн орчин бэлтгэсэн. Тэгээд ерөнхий сайдад одоо анхны засгийн газар бүрдүүлэнгүүд энэ дээр төвлөрөх болов уу гэж бодож байна. Тэгээд яаралтай хариу арга хэмжээний төлөвлөгөө их хурлд оруулаад их хурлаас эрхээ авна. Ягаад гэвэл одоо батлагдсан төсвийн хүрээнд энэ хямралыг давах боломж хязгаарлагдана. Тэгэхээр энэ төсөв дээр өөрчлөлт хийх, төсвийн захирагч хооронд санхүүгийн хөдөлгөөн хийх, за засгийн газар хурдтайгаар одоо гайл, нөөтийн татварыг чөлөөлөх, нэмэх буюу хурдан маневрлах юм эрхүүд олж авах хэрэгтэй. Ковидын үед яг ингэж хийсэн. Та бүхэн санаж байгаа бол ковидыг даван тулах тэр хуулийн төслийг бий бичиж их хурлаар батлуулж байсан. Тэгээд засаг эрхээ авсны үр дүнд бид хурдтай ажиллаж чадсан. Тэгээд хамгийн хохирол багтаа даван тулсан цөөхөн ордоныг Монгол ус болж байсан. Тэгэхээр сая ерөнхий өрнөллийг тооцоолоод бид хариу арга хэмжээний төлөвлөгөө хууль эрх зүйн орчин бэлтгэсэн байгаа. Энийг эндээ яралтай шилжих хэрэгтэй байна гэж. Аль болох хохирол багтаагаар даван ажиллана гэсэн явж байгаа юу? Хэрэг эрхлэхийн сайдаар үлдсэн. Ерөнхий сайд онцгой бүрэн эрх. Өмнө чинь сайдрыг томилох гэдэг чинь олон өдрийн сарын ажил болдог. Нөгөө төрөний хэлдэг фракцуудад барьцаалагддаг. Фракц болгон өөрийн сайд гаргана гэдэг юм байсан. За энийг үндсэн хуулиар засцсан. Ерөнхий сайдтай онцгой эрх өгсөн. Ерөнхий сайд кабинетын гишүүнээ уншаал танилцуулаад болоо санал хураалгадаг. Тэгэхээр тэр нэр ерөнхий сайдын өөрийнх нь толгойч эйжент л байгаа. Өнөөдөр бүрэлдэхүүнээ өөрийнхөө толгойгоор яг 100% шийдэж чадчихна. Одоо улс төрийн янз бүрийн нөлөө ороод тэгээ бүлэглэлүүд хоорондоо чадлагүй яах вэ? Ялангуяа Монгол Ардын намын дарга учрлын хувьд сайн их хурлаа хийгээд их хурлаасаа мандатаа бүрэн эрхээ авсан. Баг хурлаасаа холбогдох шийдвэрүүд баг хурлаас гарсан. Намын даргын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхийг бүлэгт үүрэг өгсөн. Намын өдөр зөвлөлөөс мөн адил шийдвэр энэ шийдвэрийг баталгаажуулсан. Тэгэхээр энэ хүн бол яг их хурлаа хийдсэн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа. 27-28 оны сонгуульд намайг авч орох намын даргын хувьд бүрэн эрхээ хэрэгжүүл. Энд хинч нөлөөлөх боломж байна. Ерөнхийдөө танхимаа бүрдүүлж чадахгүй бас огтрох хуулийн хугацаатай шүү дээ. Энэ хэд хоног вэ? 30 хоног байдаг. Гэхдээ тэр бол өмнөх цогцолтоор энэ хүнц заалт байсан байхгүй. Нөгөө их хурлын гишүүч барьцаалждаг, хөдөлдөг. Одоо ерөнхий сайд их хурлаар томилогдсон. Ерөнхий сайд кабинетаа танилцуулна. Тэгэл болоо. Тэгэхээр бас их засгийн газарт бэхжүүлсэн энэ том бодлогоос хийгдсэн байхгүй. Хууль өөрчлөлт. Тэгэхээр танилцууллаа болоо. Тэгэхээр гайгүй. За баярлалаа.